Баярлалаа үзэгчдээ. Өглөөний мэдээл хав гаргийнхаа дугаарыг шууд амжуулан танд хүргэж байгаа. Бид үргэлжлүүлэн дараагийнхаа зочныг студид орсон байгаа. За бидний өнөө өглөө онцолж урьсан зочин бол амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ичэд номын орчуулагч Саруул Төгс байгаа. Өглөөний мэнд хүргэе танд. Өглөөний мэнд хүргэе. Өглөө эртлэн босож ирж бас бидний хүндлэн студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ичэд гэдэг номыг бас зарим үзэгчид маань аль хэдийн уншиж амжсан ба тэгэхээр цөөхөн доогоор хэвлэгсэн гэж би сонсч байсан юм байна. Энэ номын орчуулгын талаар та эхлээд танилцуулаач. Хизээ орчуулав. За гадаад хэл дээр ном уншдаг хүмүүс бол энэ бас бестселлер ном болж исэн гэдгийг бол маш сайн мэдж байгаа бох тийм ээ. Тий. Ном маань манад Монголд бол 12 сарын одоо яг оны өмнөх нь 12 сарын сүүлээр анхны хэвлэлтээс гарсан. Тэгээд одоо бол 3 дахь хэвлэлт нь борлогдож дуусаад 4 дахь хэвлэлтэд орсон. Одоо энэ 7 хоногийн 5 дахь өдөр гарахаар төлөвлөсөн байгаа. Тий. Номны хувьд бол өөрөө Мэри Кондо гэдэг Япон эмэгтэй зохиолчийн Япон хэл дээр анх хэвлэгдэж гарсан ном байгаа. Англи хэл дээр бол Америк, Европын орнуудад ер нь их гарсан. Дэлхийн 40 гаруй орнд хэвлэгдэж гарсан. Одоо сая хүмүүс энэ номны зөвлөгөөгөр амьдралдаа хэрэгжүүлээд ингээд явж байгаа ном байгаа. Тэгээ миний хувьд бол анх Япон хэл дээр уншичаад бас монгол их хэлнээ бас монголчуудаа хүргэх юмсан гэдэг үүднээс одоо ингэж орчуул гаргасан байгаа. Амьдралыг өөрчлөх эмх цэгц гэдэг. Эмх цэгц гэдэг ярихаар хүмүүс одоо номыг бол ингээ үрж эмхлэх, хувцаа, эвхэж хүүгэнд хийх гэж ойлгодог. Бидний мэддэг хэрнээ мэддгүй юм шиг эмх цэгц гэдэг ойлголт бас гарч ирж байна. Тэгэхээр таны бодлоор эмх цэгц гэж яг юу хэлж байна вэ? Бидний хувьд юу ах вэ? Тий, эмх цэгц гэхээр ер нь яг хүн болгон л гэр орноо одоо эмхлэж цэгцлээ те. Аль болох зампраатай ойлгохыг хүсдэг шүү дээ те. Тэгээд яг энэ эмх цэгц гэдэг ойлголтыг шинээр ингэж энэ төвшөнд ингэж гаргаж ирсэн ярьсан хүн бол энэ Мэри Кондо гэж эмэгтэй байгаа. Амуу энэ зөвлөгөөгөө эмэгт гэж ингэж ном гаргасан. Энэ бол Монголд ганцхан одоо манад төдөг дэлхийн олон оронд те эмх цэгц гэдэг зүйлийг дахин шинээр харах боломжийг олгосон. Тэгэхээр бидний бодож ирсэн эмх цэгцээс энэ юугаараа ялгаатай юм бэ гэхээр гэр байж болно, одоо албан тусалгаа байж болно те ажлын байрны эмх цэгц гэдэг бол маш их чухал байгаа. Бид нар одоо бол эмх цэгцлчлээ гэдэг ингээд одоо юмаа ингээд янзлаад тостосынх нь байранд одоо хийгээд те ингээд сайхан болчлоо гэж одоо тал дундаас нь ихэнх тохиолдолд бид нар хайчдаг байсан байна л да. Гэхдээ энэ эмэгтэй одоо энэ номны зөвлөгөөгөр бол бид нар байгаа бүх юмаа нэгдүгээрт бүгдийг одоо мэдчих хэвээр өөрт юу байгаа гэдгээ. Бүгдийг тэрхийн тулд бүгдийг гаргаж ирээд бүх одоо тэр хэрэггүй зүйлээсээ салаад те зарим нь одоо бүр хэрэгцээгүй бид нар одоо байгаагийн ч мэдэхгүй зүйлс байдаг шүү дээ те. Ер нь бол байгаа юмаа бол хайрлаж, гамнаж, эдэлж хэрэглэж ингэж амьдрах хэрэгтэй юм аа. Айл болох цомхон их олон новшин даруулаагүй те тийм амьдралын хэм маягийг одоо сонгох нь бид орчин үеийн одоо хүн төрөлхтөнд бол хамгийн чухал юм аа гэдэг үүднээс нь бол тайлбарлсан байна. Манайхан донд одоо юм цуглуулах гэдэг юм уу? Хураах хоббитой хүмүүс маш их байдаг тийм. За балкон дээр аваачаад овоолцдог. За гадаа амбартай аваачаад хийждэг. Тэгээ хаяа ихээр хайж чаддгүй ингээд цуглуулад идэг. Тэрийг одоо эмхэл цэгслэн гэдэг бол хүмүүсийн хувьд нэгдүгээрт их ажил, хоёрдугаарт их хаяа ихээр хайж чаддгүй юмнууд маш их байгаад байдаг шүү дээ. Энэ зөвлөгөөний ганц одоо хамгийн их таалагдсан зүйл гэх юм уу те. Ингэтлээ одоо олон хүмүүс дагаж мөрдөх болсон шалтгаан гэх юм бол ерөөсөө тэр хаях авж үлдэх зүйлээ сонгохдоо хүн ерөөсөө өөрийгөө сонсох хэрэгтэй гэдэг ийм зөвлөгөө өгч байгаа. Хэн нэгэн хүний одоо за нэлээ удцсан юм чи хуучин юм чи хайчих ч гэдэг юм уу те. Хоёр ажиллах хамж аль хэрэгтэйг нь аваад үлдчих гэдэг юм. Тийм зөвлөгөө ерөөсөө өгөөгүй. Хүндлэнгийн хүн өөрийнхөө одоо эдэлж хэрэглэж байгаа ямиг өөрөө л мэднэ. Тийм учраас та өөрийнхөө сэтгэлийг сонс гэж байгаа. Тийм учраас өөрөө одоо барьж үзээ те энэ надад одоо байхад би аз жаргалтай байж чадахгүй үгүй гэдгээ сонс гэдэг ийм заавар өгдөг. Тийм учраас хэрвээ одоо цуглуулгатай хүн те өөрөө одоо үнэхээр сонирхдаг, хайрладаг, энэ тэнд явж байхдаа цуглуулад авчдаг. Энэ цуглуулга бол заавал хаях шаардлагагүй шүү дээ те. Тийм учраас өөрт нь байгаад одоо тэндээсээ таашаал авдаг, тэндээсээ амьдралын аз жаргалыг хүртдэг. Тийм л зүйлсээ үлдээ. Тэр бусад зүйлсэнд бол одоо ингэж дарлуулад те тэр олон новшин дундаа ингэж байх бол буруу юм а гэдэг санаа яваад байгаа юм л да. Яагаад тэр олон зүйл дунд ингэж байхад буруу байгаад байгаа вэ гэдэг тал дээр бол хүн ер нь их олон юм дунд ингээ байхаараа одоо их олон мэдээлэл дунд те хүний тарих өөрөө ингээ боловсруулад ингээ завсар зайгүй завгүй болчтой. Ялангуяа гэрийн нөхцөлд бол те гэр орчин тойрон бол хүний хувийн орчин учраас дандаа ингээ харж байгаа зүйл нь мэдэрж байгаа зүйл нь
одоо барьж байгаа зүйл нь дандаа өөрт нь таалагддаг сайхан зүйл байвал хүнд одоо их амжилттай өөрийнх нь ажил үйлснэх бүтэмжтэй байдаг тухай би бас өөр номнуудаас ч гэсэн уншиж үзчихсэн. Тэр талаараа бас холбогдох юм байлээ. Тэгээ ер нь бол бид нар одоо хуучин бол их юм ховор үед те бидний одоо ээж аав үед ч гэдэг юм уу ховор үед байсан шүү дээ. Өөртөө хувцаа хийж өмсдөг те одоо гаднаас ирсэн юмаа бүр нандинаж хайрлаад идэл чиглээд илбээд те ингэж байдаг. Тэгх тусам тэр одоо юмнууд нь өөрөө өнгөн сэргдэг, улам эдлэгээ нь уртцдаг ч гэдэг юм уу те. Гэтэл одоо энд хэрэглэхгүй ингээ хайцсан шорондоо даруулсан юм чинь тэр хэмжээгээр гацдаг, эвдэрдэг ингээд одоо нэг гэсэндээ хэрэглэхтэй болоод бүр ингээд унтаа байдалд орчиж байгаа тийм. Иймэрхүү зүйлүүдээс салаад зөвхөн өөрт байгаа тийм хэрэгэлдэг, нандиндаг, хайрладаг зүйлээ эдэлж хэрэглээд тэгээ одоо гэр орондоо одоо яавал тогтохтой байхаар бай тийм. Гой зүйлүүдээр одоо тавьдаг газар нь тавиад за хамаагүй одоо хүүхдүүдийнхаа тоглоом нь ингээд гэр орноор навшраад байж ах сонирхолтой хүн байх юм бол тэгж болно тийм. Тэрийг бол зөвхөн одоо бүх юмаа ингээд хураачаал тэндээ хүрч чадахгүй ингээд суухыг бол эмгцэгц гэж хэлэхгүй байгаа. Ер нь энэ яг энэ эмгцэгц гэхээр би бол ойлгохтой минималист юм гэж ойлгоод байгаа юм байна. Эмгцэгцээс гадна бас химнэлттэй. За мөн дээрээс нь одоо юу гэдэг нэг тараг худалдан авахдаа байнга нэг шилэнд хийдэг хүн байна. Банк тогтмол даун тор хэрэгэлдэг хүн байна. Энэ бол өөрөө эмгцэгцэндээ ороод явах уу? Тэг нь. Ер нь энэ эмгцэгц гэдэг зүйл ерөөсөө л одоо минималист орсгол руу тэр чиг хандлагыг бол илүүд үзэх одоо яалтчгүй тийм байдал орно. Ер нь дэлхийн дахнаар одоо тийм болж шүү дээ. Минималист чиг хандлагыг бол илүүд үзэж байна. Биднэрт амьдрахад бол тийм их зүйл хэрэгтэй биш юм байна гэж ойлгож байна. Тийм учраас ерөөсөө л бидний хувьд бол хуучин одоо тэр их олон сонголтын дунд ингэж төөрөхгүйгээр те энэ эмгцэгцтэй байдлыг үүсгэснээр ер нь бол хүн өөрийнх нь оюун ухаан их эмгцэгцтэй болдог. Их олон зампраагүй олон зүйлээс ангиж ирснээр одоо хийж байгаа зүйлдээ их төвлөрдөг, ажлын бүтээмж сайжирдаг. Дараагийнхаа шинэ санаануудыг тэр битгээл олдог те. Арай одоо өөрт нь бодох, чөлөөтэй сэтгэх зай олдог гэж хэлэх юм уу та. Тийм учраас хүмүүс тэр байтугай одоо хуучин багада хийхийг хүсчихсэн мөрөөдлөө мэддэг. Тийм. Одоо шинээр би энэ ажлыг хажуураас ийм зүйл хийчих болохоор юм байна гэдгээ бас хардаг тий. Ингээд ер нь бол эмгцэгцтэй орчны эмгцэгцтэй байдал бол хүний дотоод ертөнцид эмгцэгцийг үүсгдэг гэдэг л ойлголттой холбогдож байгаа юм л да. Би бодохдоо бол монголчууд өөрсдөө минималист байсан болов уу гэж бодоод байдаг юм. Эрт дээр үед нөгөө нүүдэлчин амьдрал нь байгаль экологи хайрлаж хамгаалдаг нэгэн хэлбэр гэж ойлгоод. Одоо бол минималист нь бол ингээд галгаруутыг хэрэглэхгүй байснаар бас ингээд байгаль экологи хамгаалаад байна гэж ойлгоод байгаа юм л. Тэгэхээр монголчуудад яг энэ эмгцэгц ер нь хэрхэн зохицох вэ? Тий. Би энэ намыг орчуулж байгаа үедээ бас те одоо монгол хүнийхээ хувьд яг тэгж тийм юу төрж исэн л та. Угаасаа бид нар монголчууд бол тийм олон навшид даруулсан тийм амьдралын хэм маягтай хүмүүс биш. Маш эмгцэгцтэй хүмүүс. Ерөөсөө цомхон тэр одоо яриад байгаа минималист бол ерөөсөө л бидний амьдралын хэм маяг байсан. Нүүдлийнхаа явцад бол ягаад ч тийм илүү дутуу хог навшаад цоглуулаад тэрийг ачаад явах юмш боломжгүй те. Угаасаа амьдралын хэм маяг нь тэгээд шийдсэн. За тэгээд дугуй гэрт ч гэсэн ер нь галт байгаа одоо тэгэл унтлагын өрөө, зочны өрөө гэл ингээд бүгд ингээд нэг дор байгаа нөхцөлд бол бүх юм байрандаа байх шаардлагатай те. Угаасаа тогтсон байрлалтай байдаг. Гэх мэтчлэн ер нь монголчууд өөрсдөө ийм амьдралын хэм маягтай хүмүүс байсан байна. Гэхдээ одоо орчин үед бол суурин соёлтой болсноос хойш бас одоо юм хөгжлийнхаа явцад те энэ байдал алдагдах тохиолдол одоо алдагдаж эхэлж байна. Тийм учраас эргээд бид нар бас энэ чиг хандлага руугаа анхаарч бас нэг хаяач гэсэн те ийм одоо номноос суралцаад те энэ бол гадны одоо хэм маягийг одоо нэвтрүүлж байгаа ч гэдэг юм уу те тийм зүйлүүд санаа авах зүйлүүд маш их байгаа. Тэгээ хэрэгжүүлж үзээд бас амьдралдаа ямар өөрчлөлтүүд гарах нь те энэ номны бас нэг их хүмүүсийг татаад байгаа зүйл бол эмгцэгтэй байснаар одоо гайхамшигтай эд шид тохионоо гэдэг байгаа шүү дээ тий. Тийм учраас их гой хүлээлттэй. Тэр энэ номын дагуу бас гэрээд эмгэлэг зэгцлээд албан цэцлэгээ зэгцлийнхаа дараа надад юу тохиолдох нь гэдэг бас нэг гой хүлээлттэй догдолтой ийм сайхан ном байгаа. Би бас Facebook хууснаас нэг олонний танил дуучин эмэгтэй таны номыг уншаад энэ гэр эмхэл зэгцэлсэн гэсэн пост авахыг харж байсан. Ялангуяа эмэгтэйчүүдэд бол ингээл гэр орны эмхэл зэгцлэл ингээд суух нэг тийм сайхан мэдрэмжийг төрдөг штэ. Харгуул таны саяны хэлсэн дотоод орчны
гадаад орчны эмх цэгц, дотоод орчны эмх цэгцийг бий болгодог гэдэг яг үнэн баг. Та цаашаа бас ямар орчуулгын зохиол дээр ажиллахаар төлөвлөж байгаа? Нэгэнд одоо ном орчуулсан болохоор бас цаашаа ажлын төлөвлөгөө гэж гарсан байгаа. Тийм, би ер нь бас яг Япончуудтай холбоотой ажил хийдэггийн хувьд бас тэндээс сурч мэдсэн зүйлээ те хэрэгжүүлчихээр бас гой санаануудыг монголчуудтай ер нь хүргэхийг хичээдэг. Ер нь бүсгүйчүүдтэй хандсан ажлуудыг хүсдэг л те. Тэгээд тэр хүрээндээ л яг хүмүүст хүргэчихье гэж бодвол те өөрөө ирэхгүй энэ номыг уншаад их гоё сэтгэл төрөөд өөр дөрөө хэрэгжүүлээд найз нөхөдтэй хэлмээр санагдаа те бос хүмүүс ч гэсэн хүргмээр санагдаад тэгээд энэ ном дээр ерөөсөө орчуулж ингэж хүргье гэдэг үднэс гаргасан. Тэгээд энэ ном маань дан ганц эмэгтэйчүүд эхэлтгүй ер нь маш их эрэгтэйчүүд ч гэсэн авч байна. Ер нь хүүхдүүдтэй ч гэсэн уншуулаасаа гэж бодож байна. Их гоё зохион байгуулалттай, хувийн зохион байгуулалттай те төлөвшүүлэх юм боломжтой. Тэгээд ер нь бол их сайхан хүрсэн учраас энэ ном дараагийнхаа бас орчуулгын номнууд гоё санаа авахаар бидэнд хэрэгтэй юм байх юм бол бас орчуулна гэсэн бодолтой. За баярлалаа танд өглөө эртлэн босож иж бидний урилгыг хүлээн авч үзэгчдэд маань сонирхолтой мэдээлэл өргөсөнд маш олон хүмүүс эмх цэгц гэж юу болохыг бас эргэж нэг бодсон бах те. Тэг үнэхээр миний мэддэг эмх цэгц мөн байна уу, мэддгүй эмх цэгц байна уу гэж бодсон бах. Таны номыг уншвал бас илүү олон сонирхолтой мэдээлэл авах гэж найдаж байна. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа танд.